Сайн байцгаана үзэгчдээ, сайн өдөртөгч нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Storm Motors компани захирал, мотоспортын олон улсын хэмжээний мастер Амар сайхны бүрэг дорж оролцож байна. Сайн байна уу та? Урилга хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа та бүхнийг нэвтрүүлэгтээ өрсөнд. Storm Motors компани анх хэдэн онд байгуулагдсан бэ? Компанийхаа үйл ажиллагааны талаар та танилцуулаач. Манай компани 2015 онд байгуулагдсан. Тэгээд 15 оноос хойш одоо жигэд үйл ажиллагаа явуулаад Polaris, Kitem гэдэг хоёр дэлхийн алдартай хоёр брендийг Монгол улсад аль биесээр борлуулад манай компани ажиллаж байна. Тийм. Та өөрөө ер нь анх хизэнээс мотоцикл унж эхэлсэн бэ? За би анх мотоцикл унах ер нь дуртай болоход тухайн үед 90-ад оны үеэс эхэлж унж эхэлсэн. Тухайн үед одоо бомбраш гэж ярьдیں۔ Манай багын найз байгаа Бацангилгээ залуу. Тэгээд тэрийг их уралдаан тэмцээнд дагаж явдаг байсан. Тэгээд олон ч газар тэмцээн уралдаа их болдог байсан. Тэгээд очиж хүүхэд байсан. Тэгээд очиж сонирхдаг байсан. Тэгээд тэр нь тэрнээс хойш 92 3 оноос хойш мотоцикл унаал. Тэгээд 2000 онд анх ер нь энэ залуучуудаа нэгтгэхэд энэ клуб байгуулъя гэдэг санаа төрөөд тэгээд 2000 онд мотоциклтай залуучуудыг ер нь нэгтгэе, бичиг баримтжуулъя, үнэмлэхжүүлъя, замын хөдөлгөөнд оролцъё. Энэ машин мотоцикл хоорондоо ингээ яаж харьцдаг соёлыг бид өөрсдийнхээ чадлаар ингээд бас ингээ хүмүүст сургаж таниулъя гэж бодсны үүднээс хэсэг залуучууд нэгдээд Storm Riders гэдэг тийм клуб байгуулж ирсэн 2002 онд. Тэгээд тэрнээс хойш одоо 20 жил болсон байна. Явцын дунд клубээ өргөжүүлээд бизнес болон бус юмнаа өргөжүүлээд одоо компани болоод ингээд үйл ажиллагаагаа ингээд клубын системээ удирдах ингээ аваа явж байна. Яг хуу тухайн үед бид нэр айгүйх гишүүнжилж 200 гаруй гишүүнтэй болж ирсэн. Тэгээд яг хуу явцын дунд 200-250 гишүүн гэхээсээ илүү бид нар чинь манайхан ер нь яадаг шүү дээ. Монголчуудын нэг зам байдаг. Тэгээд нэг аруулаа хориулаа болонгууд ингээл тустаа гарцгаагаад ер нь явцын дунд яг хуу мотоциклийн үүсэл хөгжил нөгөө загварууд нь тусдаа сонирхлууд хоббинууд нь тусдаа байсан учраас тэгэл chopper, bike, бандит тэгэл мопед гэх мэтчлэн бүгд тусдаа ингээд салцгаагаад клуб бүлэгээ болцгоогаад одоо хөгжиж байгаа. Өдөрт бол одоо нийт сонирхох залуучууд бол ер нь нийт ингээд одоо Улаанбаатарын хэмжээнд яг хуу Монголын хэмжээнд ярих юм бол бүр өшөө том хүрээгээд хэлэх яг Улаанбаатарт идэвхтэй унж байгаа залуучууд гэх юм бол ер нь 800 900 гол залуучууд байгаа. Тэгээд дундаа ингээд клубээр ингээд тусдаа хөгжүүлээд явцгааж байгаа залуучууд одоогоор. За энэ мотоцикл маань болохоор 4 дугуйтай мотоциклийг бол ATV гэж хэлдэг байгаа. 2 хүн зэрэгцэж суудаг мотоцикл маань одоо тэр харагдаж байгаа тэр мотоциклүүдийг бол UTV гэж ерөнхийд нь ангилдаг байгаа. Энэ дотроос нь моторын багтаамж, зориултаараа дотроо өөр байгаа. Энэ удаа бол ерөнхийд нь тайлбарлаа явчихж байна. За энэ мотоцикл маань Rally 450 загварын мотоцикл байгаа. Холын замын олон өдрийн уралдаанд зориулагдсан ийм олон банкта, урдаа зориултын зургийн хайрцагта мэргэжлийн тамирчид болон сонирхогч нар унж болдог мотоцикл байгаа холын замын. За дараагийн мотоцикл маань бид нэр ярьдаг энэ эндуро загвар буюу одоо манайхан кросс загвар ингэж яриад байдаг. Энэ болохоор ийм эндуро арай хөнгөн. Тэгээд зориулт нь болохоор уралдаан болон унаанд хэрэглэн унж болохоор гэрэлж хідэнтэй мотоцикл байгаа. За дараагийн мотоцикл маань adventure буюу аяллаа ингээд одоо жуулчд их унаа явж идэг. Нөгөө гадаадын жуулчд их унж явдаг мотоцикл байгаа. Энэ болохоор аяллаа, холын замын аяллаа, олон өдрийн бас аялал дундаг мотоцикл байгаа. Тэгээ энэ загвар бол хотод унах, засмал зам дээр унах зориулттай. Манайхан бол ер нь байк загварын мотоцикл гэх. Ер нь бол энэ өндөр хурд гардаг мотоцикл байгаамаа. За энэ мотоцикл маань болохоор бандит загвар. Өдөр тутмын хэрэглээнд бас унж болно. Street bike гэдэг бандит гэж манайхан ярьдаг юм доо. Энэ бандит загвар байгаамаа. За энэ загвар маань болохоор манайхан нийтлэг ундаг аж ахуй хүргэлтийн үйлчилгээ тэгэл өдөр тутмын ажилдаа ундаг мотоцикл. Энийг бол мопед гэж манайхан нэрлэдэг байгаа. Энэ загвар маань мензээ маш бага зарцуулдаг. Хотын бөглөрлийг багасгахад одоо маш хувь нэмэр болж байгаа. Манай олон хүргэлтийн газар аж ахуй амьдралдаа энийг хэрэглэдэг загвар байгаа. Ер нь техникүүд нь ямар үеийн оролцоогоор нь за ер нь энэ UTV одоо
ATV мотоциклууд яг тусдаа он загвар шинэ хуучин ерөнхийдөө шинэ загварын UTV-нүүд бол 100 саяас 150 саяын үнэтэй байна. KTM мотоциклууд болохоор манай оруулж ирдэг мотоциклууд 30-аас 120 сая үнэтэй байна да энэ мотоциклуудын үнэ. Манай клубээс нийтдээ ер нь хэдэн олон улсын хэмжээний мастер төрж юу манайх одоо Storm клуб байгуулагдсанаас хойш одоо 20 жил болсон байлээ. Тэгээд спортын цол зэрэгтэй спортын мастерууд 20 залуучууд манай клубээс төрсөн гарсан байлээ. Тэгээд сая сүүлд бол сая Дакарт амжилт үзүүлээд ирсэн Баттүр гээд Такаг хоёр залуу байгаа. Тэр хоёр залуу маань манай Storm-оос гарч ирсэн залуучууд байгаа. Манай эмэгтэйчүүд ер нь мотоцикл хэр санаж За ер нь чи ч гэсэн бас ингээд сонирхож байгаа. Ер нь мотоциклд ингээ хамт яваа суугаад явж иж гоё мэдрэмж авдаг. Тэгээд одоо чамаач гэсэн хичээлүүл манай клубийнхан бол хүлээж авахд тэгээд таатай байна. Тавтай морил. Тэрнээс гадна бол эмэгтэйчүүд бол мотоцикл маш их сонирхдаг. Тэгээд анх хоббигоор унжсэн бүсгүй одоо манай нэг мастер бүсгүй байгаа шүү дээ. Өөрөө сонирхож байгаа явандаа олон улсын тэмцээнд амжилт үзүүлээд айгүй мундаг явж байгаа. олон улсын томоохон тэмцээнүүдэд ер нь оролцоход өндөр шаардлагатай байдаг уу? Ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг вэ? Тий, ер нь олон улсын тэмцээнд орохоос өмнө мэдүүлгээ өгдөг. Тэгээ залуучууд тамирчид маань тэрэнд мэдээж шаардлага хангалтгүй яг улсын чанартай тэмцээд эхний 3-нд орсон байх шаардлагатай. Тэгээд цуврал тэмцээнүүд орсон байх ёстой гэдэг цаанаасаа шаардлагатай байдаг. Тэрийг бүгдийг бөглөж хангасан байх үүрэгтэй олон улсын тэмцээнд. Тэгээд тэрнээс гадна мэдээж дараагийн асуудал нь бол хууц хамгаалалт бүх юм цаанаасаа албан ёсны зөвшөөрлөлтөө лицензтэй байдаг хамгаалтынхаа бүх хууц мотоцикл ч гэсэн өөрөө. Тоноглох юм ба нэмэлт тоноглох. Мотоцикл сонирхож байгаа залуучууд ер нь юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг вэ? Мэдээж яг мотоцикл сонирхож байгаа гэдэг мотоциклоо сонгоод авсан тохиолдолд бол мэдээж замын хөтөлбөрөнд оролцож байгаа. Тэгэхээр номер гिचгүүртэй байх хэрэгтэй. Өөрийнхөө хамгаалалт дуулалт хамгаалтын хэрэгслээ бүрэн өөртөө хамгаалтын хэрэгслүүдээ одоо бүрэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мэдээж мотоцикл чинь хоёр дугуун дээр явж байгаа болохоор маш их сэтгэлтэй аюултай. Тийм учраас өөрөө маш сайн хамгаалтын хэрэгслүүд хэрэглэх ёстой. Ер нь энэ олон залуучуудыг удирдах, чиглүүлж, зааж сургана гэдэг бас амаргүй ажил хаа тий. Тэглгүй яхав бид нэр анх клубын систем байгуулад тэгээд нэгдсэн зохион байгуулалтанд ороод цуглаан бид маш их олон цуглаан, уралдаан тэмцээнд оролцдог болсон. Тэгээд энэ олон залуучуудыг зааж зөвлөөд өөрийнх нь хоббигоороо энэ ингээ явж байгаа болохоор хүмүүс зааж зөвлөхөд надад их сайхан байдаг. Хүмүүс ч гэсэн аюу өөрсдийнх нь дутуу байгаа алдаатай юм дээр нь ингээ зөвлөгөө өгөөд техник дээр нь тусалцаа өгөөд боломжууд өгөхөр маш таатай хүлээж авдаг миний одоо зааврыг. Сонирхогч мэрэгжлийн тамирчин хоёр ч юм бол ер нь тэнгэр газар шиг зөрүүтэй л дээ. Мэдээж тамирчин гэдэг чинь маш их бэлтгэл байгуулалт цаг заваа зарцуулж байгаа. Техниктэйгээ маш сайн харьцаж амжилт үзүүлж байгаа. Сонирхогч хүн гэдэг бол анган шатны дөнгөж одоо хүүхдээр бол хөлд орж байгаа хүүхдэл гэсэн үг. Тэгэхээр мэрэгжлийн тамирч дасгалжуулагч нар бол мэдээж маш туршлагатай байгаа л гэсэн үг. Мэдээж мэрэгжлийн тамирчид ер нь алдаа гарах магадлал бол байхгүй. Улам л мундаг туршлагатай болоод алдаа гаргахгүй л гэсэн үг. Манай клуб аялал хэрэг зохион байгуулж байна. Манайх ер нь ингэсэн яг KTM клуб маань 2012 оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулаад энэ Storm Riders дотроо KTM болон Polaris гэдэг хоёр үндсэн хуваагдж байгаа. Тэгээд KTM-ийн аялал анх сонирхож байгаа залуучуудыг яг нэг авчаад илүү нөгөө гаражтай хадгалж байхаар бид нартэй аялаж бид нар яг өөрсдийнхөө сурсан туршлагаас одоо аялж явж байхдаа ингэж гээл зөндөө зааварлах юм байдаг болохоор нэг авсан хүмүүст ч гэсэн таатай ус ингээл хадгалаад авахгүй бид нартэй хамт ер нь хагасаа бүтэнсээ алгасахгүй ер нь зугаалдаг да. Өдрийн аялал зарим нь яг зарим залуучууд нь хонох хол олооногоор аялах зарим нь болохоор өдрийн аялал нэг цаг заавн таарахгүй тэгэл өдрийн аялал хөвчлэн өглөө цугалцгаагаал тэгээ оройдоо бүгдээрээ сайхан өдөрт нэг 150-аас 250 км аялал ирдэг. За манай залуучууд өнөөдөр баян буурлын амралт орж өдрийн хоолоо идчихээд одоо ингээд буцааж байна. Өнгөрсөн 7 хоногт бид нэр Тэрэлжийн Бугуут resort орж
аял явсан байгаа. Тэгээд эх 7 хоногт болохоор бидэд ээж чад руу төлөвлөөд тэгээд ингэ байж байна. Өнөөдрийн аял сайхан байна. Цаг агаар сайхан тогтун. Цас орцсон болохоор одоо маш сайхан байна да. Тэгээ энэ удаагийн аяллаа онцлог болохоор манай клубын залуучууд нэлийн туршлагатай залуучууд хамт явж байна. Тэгээд энэ хүүтэн байх болов гэсэн сайхан дулаахан байна. Уг нь хасах 3 гэжсэн. Одоо бидний машин дэлгэцэн дээр зааж байгаа нь бол Тикарац гэсэн зааж байна. Тэгээд бидэд ямар ч байсан өнөөдрийн аяллаа сайхан амжилттай өнгөрүүлээд замдаа 2 дугуй хагарлаа. Тэгээд тэрийг стооцох юм бол сайхан явж байна. Таныг моточууд мотоциклийн загалмайлсан эцэг гэж ярьцгаад юм билээ. Ааха. За яг хөө энэ яриа бол би ч одоо амьдралынхаа бас нэлээд хэсгийг одоо мотоциклийн хөгжил тэгээд мотоцикл дээр нэлээд их цаг хугацаа зарцуулсан юм. Одоо сүүлийн бараг 90-ад оноос хойш мотоцикл унсан. Тэгэл унжаах хугацаанд мөн ч олон залуучуудыг нөгөө өөрсдийн хүсэл мөрөөдөлд нь хүрэхэд мотоциклынхаа үн төлбөр дээр нь таата нөхцөл болон тэгэл өөрөө бараг ашиг гэхээсээ илүү ашиггүй хасах руу өгж айгүй олон залуучуудыг дэмжиж тусалж явдаг байсан. Тэрний бас үр дүн. Тэгээ хажуугаар нь мэдээж бид нэр анх клуб байгуулснаас хойш клубийн үйл ажиллагааны явцад бол олон мотоциклчдыг сургалтанд суулгаж, ангилтаа болгож, бичиг баримтжуулж тэгээд олон арга хэмжээ зохиосон доо ирнэ. Илүү яг клубийн залуучуудыг л илүү тэмцээнд амжилттай ороосоо гэж хичээд байна шүү дээ. Айгүй санаа зовдөг байхгүй бид нарт те. Угаасаа хүмүүс ингээд хүн бэлдээд ирэхээр тамирчид бэлдээд ирэхээр энэ угаасаа их санаа тэднэртэй л их санаа зовно. Тэрнээс гадна нөгөө манай хүү уралддаг болохоор бас их хүүгээ их дэмжиж уралдаан тэмцээн гэхээс хоёлоо орж явахаар хүүгээ дэмжиж бас ээлжлээд л орохыг боддог шүү дээ. Тэмцээнүүд эхэл. Яа. За манай хүүг мөрөн гэдэг олон улсын хэмжээний мастер цолтоо. Тэгээд бид хоёр одоо хобби нэгтэй байгаа. Тэгээд бид хоёрын одоо оролцсон тэмцээн түүхүүдээс одоо манай хүн зах цухаас нь хэлэх байхаа. Миний хувьд бол нэг 50-аас 70 тэмцээнд дотоод гадаадын тэмцээнүүдэд оролцсон. Аав үед гэх юм бол бас ралли чиглэлүүдээр их төлхөө одоо сүүлд оролцож байгаа, UTV чиглэлээрээс оролцож байгаа. За би бол ихэвчлэн мотоциклын чиглэлээр бол илүү төлхөө оролцдог. Тэгээд мотоциклын чиглэлийн дотроо бас 2-3 англи гэдэг бүх одоо англиар нь л уралдана гэж хичээдэг. За тэгээд миний одоо харагдж байгаагаар бол миний одоо уралдаж байсан цомууд байна. Бид хоёр ингээд цомнуудаа бас гэртээ ажил дээрээ одоо ингээд энэ тэнд ингээд байрлуулцдаг бас хүмүүст сонирхуулах зорилготойгоор. За тэгээд энд харагдж байгаа бол Silkway-гийн сүүлийн 2021 онд болсон цомын уралдаанд очиж бас уралдчаад ирсэн. Нийтдээ 3 цом, 3 английн 3 цом авсан. За тэгээд бас өөрөөс дурсамжтай цомод бас байгаа. Оны шилдэг тамирчин болж исэн. Гой дурсамжтай бас шагналууд арталт харагдаж байна. Та хоёрын ажлынхаа хажуугаар яг тэмцээн уралдааныхаа бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ? За миний хувьд мэдээж тамирчтай бэлдэн, бас нөгөө манай хүү байгаа хүүгээ бэлдэн. Өөрийн хувьд бол мэдээж одоо мэдээж жингээ нэмж болохгүй, илүү жинтэй байна гэдэг бол нэг жоохон ч гэсэн биеийн жингийн орондоо бензин аваа явчих юм бол илүү зам туулна. Тэгэхээр өөрийн хувьд мэдээж өвөл бол манайх 11-ээс 4 сар хүртэл мотоцикл ундаггүй. Энэ хугацаанд аял хийгээс гадна мэдээж эрүүл мэндэд анхаарал тавиханд бол яг фитнест явдаг. Тэгээд фитнест явж нэг 7 хоногт 3 удаа явбал нэг хөлсөө гаргаал нэг байнгын бэлтгэлтэй тэгэл хурдан дулаараасаа гээл тэгэл үйж байгаа юм да. Та бас нэг хэсэг бодибилдингээр хичээлдэг гэсэн тийм. За тэр бол яг бас нэлээ олон жилийн өмнөө залуу байхдаа нэлээ
энэ спортоор хичээллээд нэлээд явж амжилт үзүүлсэн. Тэгээ одоо бол бодибилдинг гэхээсээ илүү мэдээж энэ хобби болон үндсэн ажил руугаа илүү төвлөрөөд тамирчны амьдралаар тэгээд явж байна да. Тэгэл хажуугаар нь ажиллаа хийгээл. Одоо мотоциклч вэ, мотоциклоор хичээлдэг үуч вэ? Ер нь нийт залуучууд хандаж хэлэхэд бүгдээрээ сайхан спортоор хичээлцгээгээрээ одоо 7 хоногт ядаж хамгийн багадаа нэг удаа тий гүүж хөлсөө гаргаж ивэл эрүүл мэндэд хэрэгтэй юм да. Мотоцикл өмхөр давуу талаас та үзэгчдэд ярьж өгөөч. Ааха. Ер нь харьцангуй энэ UTV юм хамгаалттай болохоор харьцангуй аюул багтай байдгийг. Өөрөө юм сайн бүстэй байг. Ер нь тухайн барьж байгаа хүн өөрөө л балансаа болоод явал машинтай яг адилхан. Тэгээ яг нөгөө эн чинь өөрөө донцлогоо их баг мэдэрдэг болохоор их гоё чигээрээ хурд гарах их гоё кайфтай байдаг. Нэг аюулт ойролцоогоор бичний хүмүүс хамрагдаж байна. Нэг аюулт юу яа дээ. Бид нар ингэдэ ер нь мотоцикл нь гитэмих гэж байгаа, Polaris гэж бас тустай байгаа. Тэгээд аль болохоор тусдаа. Манай хүү болохоор гитэмийн залуучуудаа хариуцаад явчихдаг. Би болохоор Polaris болон UTV, ATV-гээ хариуцаад явчихдаг. Тэгээд ер нь нэг аялалтаа нэг 10-аас 20 хүмүүс аялалтаа явна. Яг 20-оос илүү байх тусмаа жоохон аялал маань жоохон сунжирчих гээд байдаг. Дугуй хаагаас хуулаад асуудлууд айгүй их гардаг. Ер нь 20 дотор байхад ер нь аштайхан аялал болчихно. Ер нь байнга тэр хавцаа хамгийн багадаа нэг 5-6 хүнээс хулаад сайхан аялал болдог өдрийн аялал. Нийт үзэгчтэй энэ өдрийн минь төргийа. За миний хувьд бол RZR-ыг унаад бол 2 жил гарсан болж байна нэг. Тэгээд бидний хувьд бол ерөнхийдөө аялал маань бол 2 сарын сүүлээр болон 3 сараас эхэлдэг. За тэгээд Polaris Mongolia клубын механикууд бидэрт бол маш их тусалцаа үзүүлдэг байгаа. Зам зуур механикийн ажил одоо ямар нэгэн гэмтэл саатал болгонд Polaris team маань болохоор механикууд нь дагалдаж хамт явдаг байгаа. Ийм учраас бол бид нар бол ямар нэгэн асуудал байхгүй хүрэх газараа хүрээд тэнцэнэ сайхан эрүүл орчинд сайхан хотоос зайдуу ажлынхаа стрессийг тайлаад ерөнхийдөө нэг 2-7 хоногтой бол нэг гараад ирдэг байгаа. Тэ. Нийт залуучуудаа UTV-г унахыг одоо уриалж байна тийм ээ. Бид нар бол Storm Motors-ны клубны гишүүнүүд байна. Ер нь гоё аяллыг үл, кайфтай аяллыг үл Polaris. Мотоцикл авч байгаа хүмүүс ер нь төлхөө ямар зөвлөгөөр авч байна? Аялал зугаалганд ашиглаж байна уу? Эсвэл ихчлэн мэргэжлийн уралдаанд оролцож байгаа залуус юм уу? Тийм ер нь ирж байгаа залуучууд манай дээр ихтэй уралтыг гэж ирдэг ер нь баг байхгүй. Ер нь ихэвчлэн өөрсдийнхөө аж ахуй амьдралд те нэг бол хэрэглэн зориулъя, нэг бол аялал хэсэгэн дээр олон залуучууд ундаасаа өөрөө ингээ шалгараад жоохон хурд мурд хийж үзье. Тэгээ болцооны авьяас чадвартай шалгараад гараад тэр залуучуудаа бол тусдаа спортын төрөл рүү илүү хүчээ явчихдаг бид нар. Би UTV-г үл онж болдог гэж ирсэн мэддэггүй байсан. Тэр гоё юм байна. Тийм UTV-г өвлийн аяллаар болон өнгөрсөн жил бид нэр 2-3 аялал хийсэн. Энэ жил болохоор өвлөлтөө нэг аялал хийсэн. Яг нөгөө сонирхох залуучууд маань өөрсдөө хүсэх юм бол би одоо өвлөж байсан, 100 жил аялахад бэлэн. UTV өөрөө энэ урталтаа шил хийгээд паар нэмэлт тоног хийждэг болохоор тэгэж болно. Зүгээр ингээ явсан гэсэн нарахгүй байгаа зү. Одоо баг гадаа бол одоо хасах тав байна. Ингээ мотоциклтэй явхад бол даардгүй шүү дээ угаасаа. Ягаад тэр энэ мотор эндээс халуун үлээж идэг болохоор явж байгаа үед бол даардгүй. Маш сайхан мэд. Та анхаа мотоцикл унж байхдаа ямар мэдрэмж авчихсан бэ? Хамгийн анх мотоцикл ер нь бол хамгийн анх ер нь мотоцикл бүр надтай адилхан л бодох бах. Зүгээр би бодохдоо одоо хамгийн анхны мэдрэмж тийм айц айгуу тийм ерөөсөө мэдэрж байгаагүй тийм мэдрэмж айцтай тэгээд тэгсэн мөртлөө юм гоё яз жаргалтай тэгэл дахин ингээл байж байгаа дахин мэдрэмээр санагдаал тэгэл нэг юм маш их нэг моторын хүчийг ингэж нэг бирүүгээ мэдэрж байгаа учраас тэгэл тэр мэдрэмж нь айгуу маш өндөр биед ингээд яг тухайн үед ингээд эвгүй паникнд ороод тэгсэн мөртлөө айгуу гоё маш гоё яз жаргалтай гэх юм уу да тийм ийм мэдрэмж төрж ирсэн. Ер нь Монгол хүмүүс айгуу морь унах дуртай хүмүүс угаасаа морьтон ард хүмүүс шүү дээ. Тэгээд тэр утгаараас ч юм уу ер нь мотоцикл дургуй өнгөж ер нь баахгүй тэгээд ихэнх хүмүүс яг мотоцикл дуртай байгаа уны гэсэн болгонд зарим хүмүүсийн цаг зав
тохироонд бүрдэж чадахгүй. Ер нь мотоциклыг унахад бол одоо маш их гоё стресс тайлдаг, адреналин ялгардаг. Мэдээж адреналин ялгарна гэдэг бол маш сайхан шүү дээ. Сайхан залуу байна гэсэн үг тийм. Ирч хүчтэй байна. Тэгээд тэр нь бол мэдээж их мэдэгдээд сайхан байдаг. Мотоспортын тэмцээн жилд ер нь хэд орчим байгаа юм бэ? Жилд бол ер нь хамгийн багадаа бол 4 тэмцээн. Тэгээд 96 тэмцээн бол болно шүү. Халын замын 3 өдрийн ралли байна. Бахаага тэмцээн байна. Тэгээд ер нь тэмцээнүүд бол өөд байхгүй. Бараг 2-7 оноо л нэг тэмцээн болдог шүү. 100 ч нэг манах богинохан юм да. Тэгээд нэг эд сизон бол тэгээд 5 сарын 1-ээс тэгээд 10 сарын 1 өрнө. Яг хуу хэрэглэн унж байгаа мотоциклүүдээ бол залуучууд 4 сарын 1-ээс 11 сар хүртэл унждаг. Уралдаан тэмцээнд бол 11 сар 4 сар бол хүүтэн. Сүүлийн үед залуучууд мотоспортыг их сонирхож байна, их хичээлдэг боллоо. Тэгээ надад амар риски тий эрсдэл өндөртэй юм шиг санагддаг л та. Гэтэ яг ингээд тантай цогсуугаа яваад үзэхээр ингээд маш гоё мэдрэмж авч юм. Ер нь ингээд сонирхогч нарт хандаж хэлэхэд ер нь юу юун дээр анхаарах шаардлагатай байдаг вэ? Аль болох эрсдэл багтай байхын тулд. Ер нь юу яах юм? Бид нэр анх ингээд сонирхчдын клуб гээл бид нэр анх ирсэн хүмүүсийг ингээд мотоцикл сонирхоод эхлэхэд тэр хүмүүст мотоцикл одоо зар санал олохоосоо илүү хүмүүст их зөвлөгөө өгдөг байсан. Тэгэхээр та одоо ингэж хамгаалтын хувцас хэрэгсэл хүмүүс ингэж унах ёстой гэл. Ер нь анх ирж байгаа хүмүүс бол мэдээж түрүү ярьжсэн нөгөө мотоциклаа дараа нь яах вэ? Тэгээ яаж техникээ сайжруулах вэ гэл хүмүүс аюух санаа зовдөг. Тэгэхээр бидний дээр хүрээд ирсэн байхад бүх асуудлуудыг шийдэгд одоо бид нэр аюу олон жилийн туршлагатай болсон. Тэгэхээр мотоцикл үнэхээр сонирхож ивэл яг хөө мэдээж бид нэр одоохондоо клубүүд өөрсдийн системээр ажиллаж байгаа боловч одоо ирж байгаа сонирхож байгаа хүн болгонд уралдах гэж байгаа, аялах гэж байгаа, амжиргаандаа хэрэглэх гэж байгаа гэд дотроо хэрэгцээ нь өөр байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст өөрсдөө тааруулаад бид нэр өөрсдөд нь зөвлөгөө өгчдөг болохоор одоо ер нь сонирхоод ирж байгаа залуучууд бол бид нар дээр ихэд бол дуртай хүлээж авахд бэлэн. Тэгээд ямар яг юу хүсэж байгаа, ямар мотоцикл хүсэж байгаа гэдгийг дуртай зөвлөдөг юм. Та мотоспортоор хичээлж эхэлснээс хойш ер нь энэ хугацаанд танд шантрах үе хэрэг гарч ирсэн бэ? Ер нь одоо 90-ад оноос хойш унсан. Тэгээд ер нь унжаах хугацаанд шантрах үе мэдээж зөндөл гарсан. Тэгээд мэдээж бэртэл гэмтэл тэгэл мэдээ санхүүгийн байдал сансан мотоциклоо авч уралдаан тэмцээндээ орж чадахгүй байх гээл тий залуу хүмүүсийн хувьд ч гэсэн энэ асуудал аюул их байдаг. Тэгээд тэрэнд бол ерөөсөө шантрах хэрэггүй юм байлээ. Ер нь яг нэг зоригтой байхад угаасаа хүн зорилгондоо хүрдэг. Тэгээд ер нь бол залуучууд тандаж хэлэхэд ер нь зорилготой хүрэхэд бол тууштай байгаараа тий. Тэгээд зорилготой байхад угаасаа ямар ч асуудалгүй л гэж боддог. Компани байгуулагдаад клуб байгуулагдсанаас хойш ер нь ямар одоо шинэ төвшлүүдийг танайхан хийсэн бэ? Мотоспортын хөгжилт гэх юм бол энэ дэлхийн алдартай брэнд баг 1 номерын брэнд бол KTM өөрөө брэнд. Тэгээд энэ брэндийг 2012 онд Монголд оруулж ирснээс хойш бол мэдээж манай тамирчид гаднаас мотоцикл авах, хувцас хэрэглэл, запас, хэлбэг энэ бүгдийг манай компани ингээ нийлүүлж өгдөг, хүмүүст хүргэдэг болсон болохоор одоо хүсэл мөрөөдлөөрөө одоо Дакар уралдаан олон улсын тэмцээнд бэлдэж байгаа залуучууд бол одоо мэдээж маш дөхөн бидний хийсэн бүтээсэн юм бол маш их байгаа. Одоо 20 жилийн үрийг үтсэн байна. Одоо тэгэхээр бидний хувьд энэ техникийн дэвшлийг ингээд цаг олдохгүй онд бид нар чинь 6 сараас хойш дараагийн оны мотоциклууд бид нар нийлүүлдэг. Тэгэхээр чинь одоо бид нар ингэж нийлүүлж байгаа одоо маш таатай байдаг. Polaris гэдэг чинь ATV, UTV. Одоо энэ чинь UTV нэлээ. Тий, UTV. ATV нь болохоор нөгөө дээр нь гараа суудаг өрүүлтэй энэ болохоор машин шиг өрүүлтэй UTV. ATV нөгөө квадроциклик гэж яг зөв тий тэрийг ATV энийг болохоор UTV гэж хэлдэг байгаа. Зэрэгцэн суудаг. Тэгээ энэ мотоциклийн англиар ундаг. Тэр Монстер хийхгүй байжгаад гарч явахдаа бол ер нь нэлээд мөрөлдөж гарч ирж илээ тий. Яг Монстер болохоор 4-3 матч хамаагүй амраад. Тий. Тийм нэг уралдааны баахан цаг үрэх болохоор Мостгүй 2 3 4 дайруулж иж гарлаа шүү дээ тий. Ер нь хөнгөн явуулж зарим нь Мостгүй байх юм байна. Тэгээс яс бүр ингэж тойрж нэг гарсан. Нэгнийх нь дайруулж байгаа гарсан. Сайхан явсан. Дайруулах гарах нь илүү гоё байгаа шүү дээ. Гэтэ жоох нөгөө нэг
чулуун Жалгаруу. гэж бодлоо. Гоё Ялгаа тий гойцч магадгүй. Гэхдээ жил ирэх тусам одоо ингээд одоо энэ жишээлбэл энэ ихэд 21 оны загвар гэж байна тий. Тэгэхээр ерөөсө хамаагүй тухтай байдалтай болохын, зөөлхөн болохын Тэгээ солиод оноод үзэхээр хамаагүй өөрөө. оны ялгаатай байна тий. Ялгаатай. Тэр сая синхрон 19 оныхоо гэж байна шүү дээ. Тий тэр нь 16 тоо гэхээр нөгөө 110 морины өвчтэй. Энэ 200 морины өвчтэй гэхээр Одоо жишээлбэл энэний даваа тал нь юм байгаа. Манай улс ч одоо аялал жуулчлал хөгжиж байна. Манайс ч одоо ингээд дэлхийн одоо сайн брэндүүдийг бол хэрэглэх боломж гарч байна шүү дээ, тийм үстэй. Тэгээ одоо яг энэнтэй биш өөр машинаар явахад бид нар энгийн хар замаар явна үсрээд яг хавтай нэг тийм нэг бата цаваар явах нь явна. Гэхдээ энэнтэй явах юм бол уулаар явж юм те. За өвд бол мөсөөр явчих чинь тэгээд хүний үзэж чадхааргүй газруудаар богино хугацаанд яваад үзэж байгаа хэрэг. Тэгээд давхиж байгаа мэдрэмж нь шал өөр. Энэтэй адилхан одоо цанаар гулгаж байгаа юм шиг, канкигаар хурдан давхиж байгаа юм шиг тийм л одоо мэдрэмжийг авч ич. Тэглэг явах болчихно байгаа юм л та. Тэгээ одоо яг гадаадаас жуулчдын дээр ирлээ гэхэд өөрөөсөө бид нар анх хөрөөд явлаа гэхэд чинь ингээд туулах чадвар сайтай. Адаглал жуулчдаар бодоход л энгийн өргөж өрөөд ажиллаж байгаа жуулчдаас илүүтэй одоо нөгөө нэг ангийн одоо чиглэлээр ирж байгаа жуулчид чинь энийг түрээсн, энийг хэрэглэхийг нь одоо Монгол ирээд ийм авъя гэхэд тэгээд түрээс юм уу зарах газар байхгүй бас одоо бас манай улсын бас нэг аялжуулчдын нэг критерий нь уншиж байгаа байна. Дэдвчсэн сайн хөгжөөгүй байна гэдэг. Тэгээ аятайхан явж байгаа нэг газар зогсоод кофе авчих гэхээр тэр нь байхгүй. Тэгээ аятайхан гоё газраар нь явъя гэдэг ингээд яг энэ хүчтэй унаа тэргүүд бас байхгүй бас хэцүү те. Гэтэл одоо ингээд байж ир гэдэг чинь бас гоё байгаа юм те. Одоо энэ дээр л одоо манай улсад ирэх юм бол юм байна гэж л одоо рекламдоход сайхан байгаа юм л да. Таны хувьд ямар бай сая? Амар үгээд юм өстой гоё байгаа юм чи. Бид нар Бартаа хараад хурдаас тэгвэл энтэй бартаараад бүр нэмээд байгаа. тийм юм байна. Эсрэгээр бид шиг зөөлөн яваад байдаг бол одоо энэтэй ч зөв гიშгэл явчихдаг юм шүү дээ. энийг Харин энэ нэг сайхан юм байна. Одоо би ч одоо сэрүүн байна уу гэж боддог байш батраа дарж үзэл явдаа. үжиг их сайхан боллоо тий. Йоо янзтай. Тэрстэй гахалтай. Үжигнээс Флаш янз хэлж штэ тий. тэглээ. За одоо нэг үзүүчгүй флаш моб. Яа. За түрүүний байрлалаар нэг авчих уу? Ямар байлаа? Асуудалгүй. Тав дээр яах вэ? Ингэж ийсэн гинт ингэж хараад. Тий. За явах уу? Асуудалгүй. За, Бид ч юм явчих шүү. За бүгдээрээ бэлтгэлээд л аваа. Гурваа. Би авахгүй шүү. Болоогүй шүү. Өө тийм болоо. За. Хаашаа. Энэ шоу тийш харттай явах байхгүй. Тийш юм. За манай за бүгдээр байлаа шүү. Би юу л ийш хатгаад. Баярлалаа. За. Яса. За. Отко болсон. Анхаар. Тий. Нэг. Анхаар. Хоёр. Гурав. Хаа. Сага. Одоо. Битээс ч нэг юу руу явсан тий Филиппин илүү. Филиппин явхад нөгөө мотоцикл нь яг цаанаас нь түрээслээд авсан чинь нөгөө радиаторууд нь ингээд агаараас сэлгэлтүүд нь ингээд хорцсон. Амаржийн ажилгүй тэгэл тэр мэр чинь амар хэцүү байсан. Халуун байсан. Монголын цагаагаар хажууд аюу халуун байсан. Тэр мэр үед надад аюу хэцүү байсан. Нөгөө мотоцикл чинь баг ингээд явахгүй ах чинь баг би өмнөөс нь ингээд санаа зовоод тэгээд хэсэг явж байгаад нөгөө мөбо таяр чинь нөгөө усан тургаад нэг нь амаржийн ажиллахгүй шидэж өнө. Тэр хоёулаа гимтсэн санаж байна уу? Гэсэн шүү дээ Филиппинд. Тэгээд тэр их хүнд тэмцэн байсан. Тэгээд дараагаар нь энэ мастер раллид явхад нөгөө би чамд юу зүгүүд өгсөн шүү дээ. Нөгөө хур хэмжигчтэй нөгөө байрал тодорхойлогч зүгүүд өгчгөр бас айгуу хэцүү юм билээ. Нөгөө ингээ харж агаад тэгээд ингээ хурд нь гараад идэг. Гэл 110 140 мөч гээл. Тэгэхээр айгуу надад бол айгу хэцүү юм билээ. Ягаад тэгэхээр би яах гэж тийм хийж өгөө. Нөгөөхөө байн хараад байгаа хгүй. Одоо чи 3 цаг яваа баринд ордог шүү дээ. Тэгт чинь би нөгөөх нь ингээд байн хараас та. Сүлжээ орчихсонгууд ингээд хараал. Тэгснэ 110, 140, 150 та явж ирсэн алга болчихно. Нөгөө сүлжээ чинь тасарчж байгаа хгүй. Тэгэхээр би муу юм бодно үстэй. За нөнкрөөд өмчлаа нэрээ. Яана гэлсэн. Тэр нь айгу хэцүү байд юм билээ. Тэгэхээр тэр хэцүү байсан гэх юм бол тэр Филиппиний уралдаан байна. Мотоцикл нь болохгүйсэн дараа нь тэр чип зүүжихэд бол тийм таатай биш л юм билээ. Нэг сураагүй ч юм уу аюу хэцүү хурдан явжна гин сүлжээ алга болчихгоо. Тэгэл нэг муу юм бод нэг унтсан биш байгаа гэд. Тэгэл байсаж орж ирэнгүүт нь ингээ сонин баярлал буцаал гунигтай болоод аюу тэр нь хүн санагдсан. Тэгээд ковидын өмнө бас юу гэдэг шүү дээ. Тэмцээнүүд өөр өөрхөн болдог шүү дээ. Короос. Тий.
Тэгээ дунд нь нөгөө нэг мотоцикл эвдрэх ч юм уу эсвэл уралдаан дээр мотор зөх асуудлууд амирх гардаг гэсэн чинь Тий, ер нь тэгэл хоёр шүнжэнгөө бухан тий гараадаа бэлэн байл. манай нөгөө механик залуучууд айгүй мундаг. Манай механик залуучуудын хүчээр л бид уралдааныг дуусгаж байгаа шүү дээ. Бид нар чи уралдаж ирээл мотоциклуудаа шууд тавьчихна. Тэгээл нөгөө механикууд мөн шүнжэнгөө нойргүй хоноол өглөө ихэд бэлэн болгох чинь. Тэгээд ер нь мотоциклтэй явж байхад хамгийн холын замын уралдаанд явж байхад хамгийн хэцүү юм бол мотоцикл доголдох, эвдрэх, дуу орох, гимтэх хамгийн хэцүү. Тэрний оронд баг ингээд миний бие өвдөжгүй яасан юм бол гэж бүр бодогдтыг. Тэгэл мотоцикл гэдэг чинь бол тэгэл яг уралдаан тэмцээн чи өөрийн гэсэн мотоциклтай байгаа тэрийг халамжлаад ингээд тэрийг энтэйгээ яриад андамын ингээд нөгөөхөө аргадаал тэгжил ер нь явдсан ш тамирчин хүмүүс тэгдэг үстэй. Би бол тэгжил явдаг. Яг л ажилладаг. За. Ер нь таны хувьд удирдагч хүнд байх хэвээр хамгийн чухал 3 сайн чанар юу вэ? За ер нь одоо ингээд өөрийнхөө амьдралын туршлагаас харахаар ер нь удирдагч хүн гэдэг бол хүмүүсийг мэдээ зохион байгуулна. Дээрээс нь хүмүүний гоё ойлгож сонсож тэгээ бас би боддоо уучлалдаг байх хэрэгтэй байх. Тэгээ хүндлэх хэрэгтэй байх гэж би одоо бодож явдаг. Тэгээ энийг ер нь эрхэмлж явдаг да. Ер нь бүгд мотоцикл ундаг болчихвол энэ хотын төвчрээ арилаад nice уу тий. Харин тийш дээ. Наа чи аюу болдог бол тэгмээрэн даач манай цаг агаар хүүтэн байна. Ер нь бол яванда би ирээдүг харж байгаа ер нь 5-аас 10 жилийн дараа Улаанбаатарын одоо 11 бид нар чинь ер нь юу яд нь штэ цэргийн баярын дараа уг нь бол 4 сарын 1-ээс 11 сар хүртэл унах хэрэгтэй хуулинда журманда. Тэгэхээр бид нар бол яг одоо сүүлийн үед харж байгаа бидний харж байгаагаар бол одоо энэ бүгдлэрэл энэ цаг хугацааг энэ зам дээр алдах бол одоо үнэндээ хэцүү байдаг. Тэгэхээр хүмүүс одоо мотоциклоор ингээд ажлаа амжуулах юм бол үнэхээр энэ түгжирлийг мартаад ажил нь хурдан явна. Одоо цаг хугацаа чинь бүгд мөнгөөр хэмжигдэж байгаа юм чинь үнэхээр сайхан санаа. Тэгээд одоо болдог бол бүгдээрээ л тэгээ сайхан мотоцикл унаа түгжирлгүй бухимдалгүй амьдрах юмсан. Аюулгүй байдал гол нь бүрэн хангаж чадчихвэл ямар айдас асуудал багт тийм шүү дээ. Одоо аюулгүй байдал малгай каскнаас эхлүүлээл ер нь бид нэр байнга л ярьдаг шүү дээ. Тийм хамгаалтын хэрэгслээрээ бичвэрамтаа бүрэн авч яваараа. Тэгээ зам дээр ингээд соёлтой бие биенээ хүндлээд оролцоосоо л гэж бодох юм да. Миний бодлоор угаасаа техниктэр мотоцикл дээр гарахаар угаасаа шал өөр мэдрэмж авдаг л та. Одоо нэг өдөр айгүй их ууртай, стресстэй байсан ч гэсэн мотоцикл дээр гарахаар тэр болгоно мартчихдаг. Тэгээ тэр мэдрэмж нь айгүй гоё. Тэгээ дээрэс нь уралдах гэдэг чинь бас хүмүүстэй өрсөлдөх би бас дуртай. Аль ч спортоор тийм болохоор тэр мэдрэмж нь бас айгүй гоё. Уураад арах гэж мотоцикл ундаг гэсэн юм шиг. За мэдлээ. Тий.